Үржлийн ажлын амжилт нь зөвхөн хувь хүний чадвараас гадна удаан хугацааны тууштай хөдөлмөрөөс гардаг. Холбооны бүгд найрамдах Герман улсын Хазенборн үржлийн газрын түүх. Германы Нойвидээс гаралтай Вернер Максайн анх 12 настайдаа Герман хончин нохой сургаж байхыг хараад энэ үйлдвэрт ухаангүй дурлжээ. Түүний ах болон эмээ нь аль хэдийнэ Герман хончин нохой сонирхогч байсан. 1953 онд хамгийн анхны Аста дуудлагатай ийм нохойг авчээ. Тэр нохойгоо 1 жилийн дараа буюу 1954 онд Райнланд-Пфальцын тэмцээнд оруулсан бөгөөд SG2 цол авснаар Вернер эргэлт буцалтгүй үржүүлэгч болж Герман хончин нохойн ертөнцид хүч сорихоор шийдсэн. 1955 онд хамгийн анхны нохойгоо дэлхийн аваргад оруулснаас хойш амьдралынхаа эцсийн мөч хүртэл нэг ч удаа дэлхийн аварга алгасаж байгаагүй нь энэ салбарт хэрхэн тууштай байх ёстойг харуулсан. 1956 онд Гунда фон Фельстерталь дуудлагатай нохойг үржил хийх зорилгоор авч ирсэн. Энэ нохойн тухайн үедээ олон сайн ноход өгсөн байдаг. 1958 онд фон Хазенборн үржлийн нэрээ Эсвид бүртгүүлсэн. 1980 он хүртэл Вернер бүх нохтуудаа өөрөө сургадаг байсан. Энэ хугацаанд ойролцоогоор өөрийн үржүүлсэн 100-аас 120 нохой сургажээ. Тэрээр 1968 оны дэлхийн аваргын 18-аас 24 сартай им ангилалд Дууния фон Хазенборн нохойгоор дэлхийн аварга болсон нь хамгийн ихний томоохон амжилт болжээ. Үүнээс хойш Хазенборн үржлийн газрын хамгийн анхны VA-90 нохой Натац фон Хазенборн байлаа. 1983 оноос хойш 4 жил дараалан VA ангилалд орсон ба 1986 онд Хамбургийн дэлхийн аваргад VA2 буюу дэлхийн дэд аварга болж карьерийнхаа хамгийн өндөр цэгт очсон. 1988 оноос Вернерийн хүү Франк аавынхаа үржлийн ажлыг үргэлжлүүлэхээр нохой сонирхож эхэлсэн. Франк Никол фон Хазенборн дуудлагатай нохойг бүх зүйлийг нь бэлдэж Бремений дэлхийн аваргад 18-аас 24 сартай им ангилалд SG7-д оруулсан. 1991 онд VA Хос фон Хазенборн гарч ирсэн. Тэрээр мөн л 1991 оноос хойш 4 жил дараалан VA-д орсон. Хазенборн үржлийн газар нь чанартай им нохтод өндөр ач холбогдол өгдөг байсан бөгөөд үүний тод жишээ нь 1997 оны Дюссельдорфын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Унза фон Хазенборн хэмээх им нохой VA цол хүртсэн явдал юм. Энэ нь Вернерийн хувьд бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт байжээ. Үүнээс хойш үнэмлэхүй амжилт гаргасан VA Пайер фон Хазенборн 2008 оны Свигийн Бундесвигээр цугч шав тэмцээнд Герман улсын Аахен хотод болж 18-аас 24 сартай эр ангилалд 114 нохой өрсөлдснөөс тус тэмцээнд Wolfgang Bebelon шүүгчийн шүүлтээр SG2 буюу дид байрд шалгарч дэлхийн дид аврах хэмээх өндөр амжилт үзүүлжээ. Пайер фон Хазенборн нь Queen-ийн цусны шугамыг цэврээр нь төлөөлж чадсан нохой юм. Түүний уг гарвал нь цусны хувьд цэвэрхэн, гений хувьд онц сайн байсан тул дэлхийн олон үржүүлэгчид өөрсдийн үржлийн нохтын ургийн модонд багтаахыг ирмэлцдэг байжээ. Урсус фон Батуугийн 3-4, Уулк фон Эрлетийн 4-4-ийн инбридингээр гарч ирсэн. Түүний их Яда фон Мидлфест нь Америкийн Мидлфестийн үржүүлэгч Жюли Мартинезийн ажил бөгөөд Ядагийн эцэг талд Стана фон Хазенбергээс дээшигээ 6 үеийн Хазенборны Вернерийн хийсэн ажил юм.